За би дөнгөж одоо барилгын менежментээр төгсөж байхдаа бол яг ямар байгууллагад ажилд орох уу? Тэгээ хамгийн анхны ажлын байр нь ямар байхын цаашаа одоо өсөж хөгжөөд миний карьерийн өндөрлөг яг ямар цэгт очих юм бэ гэдэг тийм хүлээлтийг ингээд ерөн надад байхгүйсэн авч чадаагүй. Тэгээд төгсөхдөө бол ерөнхийдөө нэг ажилтаа болж ивэл болоо гэл ажилд орж исэн. Тэгээд ер нь одоо барилгын менежментийн чиглэлээр ажиллая гэж шийдсэн үе маань хэзээс вэ гэхээр төслийн инженерээр 3 жил ажилласны дараагаар одоо тэгээд менежерийн төвшөнд ажиллаж эхлэх шийдвэрийг гаргасан. Гэхдээ тэр шийдвэр бол одоо нэлээд хэрэгцүүлэл, ажиглалт 3 жилийн ажиглалтын үндсэн дээр гарсан. Ямар ажиглалт вэ гэхээр ер нь одоо ингээд харахаар тухайн үед одоо намайг ингээд яг шинэ инженерээр төгсөөд ажиллаад 3 жилийг өнгөрүүлсний дараа хамгийн одоо мундаг, хамгийн одоо салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс бол илүү бүтээцийн ингээд тооцоол те одоо маш сайн одоо барилгын технологидоо маш сайн тийм хүмүүсийг бол манай салбарын нийтээрээ ингэж бас хөндлөж энэ хүншгэл болох юмсан гэж одоо залуучууд үлгэр дуурайл авдаг байсан. Гэхдээ одоо миний бас ингэ ажиллаж байхдаа нэг ажигласан зүйл нь одоо барилгын менежментийн асуудал одоо энийг одоо хойш нь тавьснаас болоод ихэнх төслүүдээр бас тэр одоо зөв тооцоо тэр одоо наривчлалтай одоо шийдлүүдийг хэрэгжүүлэхэд хүндрэл учирдаг юм байна. Тийм учраас нөгөө талдаа энэ сайн одоо техникийн мэрэгчлэлтэй хүмүүс байхаас гадна одоо сайн одоо тийм тэр хүмүүсийг зохион байгуулдаг, уялдуулдаг тийм яг тэр бүтээцийн тооцооллын одоо хамгийн үр бүтээлтэйгээр хамгийн тасралтгүйгээр ажиллаа зохион байгуулад ингээд гоё хийж чаддаг тийм менежерүүд хэрэгтэй биш үү гэж үзээд тэгээд ингээд яг өөрийнхөө карьерийг эхэлснээс 3 жилийн дараа инженерээр ажилласныхаа дараа яг менежментийн карьерийг хөөхөөр шийдсэн. Энэ бол тэгээд үндсэндээ бол баг тийм бооцоо гэх юм уу одоо ягаад гэвэл одоо яг менежментээр явхаар яг яах ёстой тухайн үед бол нэлээд тодорхойгүй. Яг гэвэл барилгын менежментийн компани гэж манай салбарт 1-2 л байсан. Тэгээд одоо яг барилгын менежментийг ярьж байгаа, төслийн менежментийг ярьж байгаа хүмүүс нь ингээд салбарт ер нь баг ингээд инновацрах уу тий цоо шинж арга барилч юм шиг ингээд тухайн үед бол хүмүүс нэг ойлгож өгдөггүй тийм зөвлөгөө үйлчилгээ гэж одоо хүртэл бид нар салбартаа нэвтрүүлж чадахгүй явж байгаа. Тэгээд тиймэрхүү юмнуудыг бол одоо ингээд тухайн үед бас ингээд тийм жоохон бүрхэг байх үед ерөөсөө энэ чиглэлээр мэрэгшээгээд одоо тэр ажилласнаас хойш 3 жилийн дараа шийдээд тэгээд дахиад 3 жил яг тэр чиглэлээр ажиллаа. Тэгээд 6 жилийн дараа ажиллаж эхэлснээс хойш 6 жилийн дараа өөрийнхөө байгууллагыг бас үүсгэн байгуулад энэ барилгын менежментийн үйлчилгээг бусад одоо хүмүүст санал болгоё. Барилгын менежмент гэдэг нь одоо барилга дэд бүтцтэй одоо инженерийн одоо хангамж бүхэл одоо инженерингтэй холбоотой, бүтээн байгуулалттай холбоотой зүйлийг бол энд хамруулж ярьж болно. Тэгэхээр энэ тим салбарт ажиллаж байгаа эрчим хүч, уул уурхай за тэгээд нөгөө зам, барилга гэдэг энэ одоо инженерингийн компани, инженер техникийн ажилтнуудтай хамтарч одоо чөлөөтэй ажилламаар санагдаад ингээд өөрийнхөө байгууллагыг бас тухайн үед ингээд ер нь бол нэлээд шинэвтер арга барилаар ингэж үйл ажиллагааг энэ онлайн дээр суурилж ингэж явуулж исэн. Тэгээд тэр бол бас дахиад нэг тийм бас аз туршсан ч гэдэм үү те үйлдэл байсан. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр энэ олон аз туршсан үйлдэлүүд энэ барилгын тэр дундаа одоо явж байхдаа энэ 12 жилийн хугацаанд барилгын менежмент гэдэг юм ингээд тасралтгүй ингээд туршаад явж байхад одоо надад яг юу гэж одоо бодогдсон. Буцаагаад энэ онолтойгоо хэрхэн холбогдож байгаа юм. Тэгээд одоо зөвлөх, захиалагч, гүйцэтгэгч, за тэгээд өөрийнхөө жижигхэн байгууллагыг байгуулж байгаа залуу мэргэжилтэн тэгээд одоо Австрали улсад магистраа сурах гэж байгаа сурахаар ирсэн тийм бас оюутны хуваар одоо эдгэрийг ингээд багцлаад тодорхой мэдээлэл болгоод та бүхэнтэй хуваалцъя гэж энэ бичлэгийг хийж байна. Тэгээд бичлэгээ дуустал үзээрэй. Ингээд үндсэн бичлэг рүү орцгоё. За тэгээд хамгийн ихэнд өмнөх ярьснаар ингээд барилгын одоо зөвлөх үйлчилгээний байгууллагад ажиллах. За тэр ямар байсан бэ? Юу нь гой санагдсан, юу нь муухай санагдсан ч гэдэг юм уу те тэр талаар яриа. За бид нар юу хийдэг байсан бэ гэхээр мэдээж миний хувьд ажилтаа анх орохдоо бол туслах дагалдаа инженерээр ажилд орно. Тэгээ зөвлөх үйлчилгээний одоо байгууллагад бол хөвчлэн нэлээд өндөр туршлагатай, ур чадвартай гэдэг юм уу те одоо улаан дипломтой гэж ярьдаг. Онц сурлагатай ч гэдэг юм уу тийм хүмүүсийг одоо ерөнхий ажилуулах сонирхолтой байт юм шиг үлээ. Ягаад гэвэл тэр хүмүүс очиод өөр хүмүүсийн бас олж хараагүй байгааг олж хараад эрсдлээс урьдчилан сэргийлээ. Тэгээд ингээд явах хэрэгтэй байдаг. Тэгээд тухайн үед яг тэр зарчмын дагуу бол тухайн одоо байгууллагын тэр үндсэн яг одоо тийм цөм авьяаслаг хүмүүс нь
өөрсдөө нэлээд олон улсын төслүүдээр ажиллажсан туршлагатай хүмүүс байсан. Тэгээд мэдээж амбицтай гэж хэлэх муу та тийм имийг өөрчлөх хүсэл тэмүүлэлтээ өөрөөр хийх, дэвшилттэйгээр хийх тийм сонирхолтой хүмүүс байсан. Тэгээд энд ажиллаж байхад одоо сурсан имийг одоо ерөнхийдөө л би ийм 4 үгээр илэрхийлье гэж бодсон. Тэр нь юу гэхээр чанартай, баталгаатай байх хэрэгтэй. Яагаад чанартай, баталгаатай байх хэрэгтэй вэ гэдг нь бол зөвлөх үйлчилгээний энэ компани одоо надын харж байгаагаар компани үйл ажиллагааг төлөөлнө гэж одоо би үзэж байгаа гэхээр бид нар бол одоо захиалагчийн өмнөөс захиалагчийн хяналтын одоо үйлчлэгийг үзүүлдэг байсан. Тэгэхээр альва юмд нэг тийм эзний сэтгэлгээгээр хандах одоо хүмүүс гэрээлэгч нар ч гэдэг юм уу мэдээж гэрээнийхээ дагуу ажиллаа айлуулах сайн хийхийг бодоол тэгэл одоо гүйцэтгэлийнхаа мөнгийг аваад тэгээд ерөнхийдөө явна. Тэгээд нөгөө барилгыг захиалж бариулж байгаа захиалагч цаашаа ашиглаад ингээд төслийн одоо амьдралын мөчлөг гэж ярьдаг. Төсөл дууссан ч гэсэн цаашаа барилгын амьдралын мөчлөг буюу барилгач өөрөө ингээд 70 80 бүр 100 жил хүртэл ингээд оршин тогтнох боломжтой ийм бүтээц үлдэж байгаа учраас тэрийг ингээд бас чанартайгаар хийлгүүлэхэд энэ зөвлөх үйлчилгээний багийн одоо харах өнцөг маш их чухал байдаг. Ерөнхийдөө тийм ашиг сонирхол нь ерөөсөө захиалагч бол мэдээж одоо юм чанартай хэлүүлэхийг хүсэж байгаа. Гэхдээ бас нөгөө талдаа хямд өртөөр хэлүүлэхийг хүсэж байгаа. Гүйцэтгэгч болохоор ерөнхийдөө ажиллаа хийгээд орлогоо олоод бизнесийн үйл ажиллагааг одоо тэлээд явах сонирхолтой. Тэгэхээр хурдан хийж өгөл хурдан мөнгө аваад дараагийнхаа төсөл рүү ороод явбал гүйцэтгэгч нарт бол илүү одоо ашигтай байдаг шүү дээ. Тэгвэл энэ хоёрын одоо ашиг сонирхол ингээд харахаар ингээд хоорондоо зөрүүд байгаа. Ингээд гүйцэтгэгч нь хурдан хийж өгөө явмаар байдаг, захиалагчийн чанартай хямдхан хийлгэмээр байдаг. Гэвтэл гүйцэтгэгч бас чанартай хийх ёстой. Чанартай хийхин тулд хямдхан хийж болохгүй гэх мэт. Энийг ингээд балансжуулдаг үүрэг нь бол тэр зөвлөх үйлчилгээний байгууллагт одоо байдаг юм шиг санагдсан. Тэгээ юун дээр балансжуулах вэ гэхээр за чанартай байхын тулд яах ёстой юм бэ гэдэг л асуултанд хариулна гэсэн үг. Тэгэхээр энэ одоо туршлагаа би барилгыг яавал чанартай, баталгаатай барьдаг юм бэ? Ямар техник одоо техник болон техник зан төвлөс гэж байгаа. Техник болон арга хэрэгслүүдийг ашигладаг юм бэ гэдэг тал дээр бол эмгэг зэгцтэйгээр суралцаж олон улсын туршлага ингээд төслүүд дээр хэрэгжүүлэх боломжийг бол одоо олж харж хамтдаа тэр багийн нэг гишүүн болж нэвтрүүлж ингээд явсан байгаа. За тэгээд эхнийхээ энэ 3 жилийн өнгөрөхөд бол ер нь одоо мэрэгжлийн тэр харах өнцөг үндсэндээ бол ингээд хит одоо 3-аас дээш олон тооны төслүүдээр ажиллаад ирэхээр ерөнхийдөө тогтчихж байгаа. Тэгэхээр мэдээж ихний одоо хитэн төслүүдээр яхаа мэдэхгүй явж исэн бол одоо сүүлийн төслүүдээр одоо ерөнхийдөө сурцтай болоод дадлага суугаад ирчихэж байгаа. За тэгээ тэр үедээ болохоор ер нь одоо менежерийн түвшинд ажиллаж үзэх одоо боломж гарч ирсэн. Тэгээд ажиллаа сольсон зөвлөх компаниасаа олон улсын тэр одоо төслүүдээр ажилтдаг одоо эсвэл одоо захиалагчийн одоо ямар нэг асуудалтай эсвэл одоо ил өөр бүтээлтэй болох хэвээр одоо тийм нөхцөл байдалтай байгаа төслүүд дээр ажилдаг зөвлөх компаниасаа би одоо гараад тэгээд ерөнхий гүйцэтгэгч компани руу орсон байна. Тэгэхээр зөвлөх компани ч нөгөө захиалагчийн төлөөлж төсөл дээр ажилтдаг байсан бол ерөнхий гүйцэтгэгчлөө ингээд орчхоор нөгөө захиалагчийг төлөөлж ерөнхий гүйцэтгэгч нарт шаардлага тавьдаг байсан тэр үүрэг маань ерөнхийдөө өөрчлөгдөж байгаа гэсэн. За тэгээд энэ одоо бас юунаас үүдэлтэйгээр энэ харах өнцгийн тэр соёлтой мэрэгжлээ бас одоо харах энэ барилгын бүтээн байгуулалтын салбарт ажиллаж байгаа мэрэгжлийн хүн гэж бас ямар байх ёстой бэ гэдэг бас нэг өөр харах өнцөг гараад ирж байгаа. Тэгэхээр ерөнхий гүйцэтгэгчийг бид нар ингээд харвал түрүүний ярьдгаар ингээд ажиллаа хийгээд гэрээлсэн ажиллаа чанартай урт хугацаанд хийж яагаад гүйцэтгэлээ аваад тэгээд дараагийнхаа төслүүд рүү ороод ингээд бүтээн байгуулалтын богино одоо хугацаанд маш их ажлыг хийх одоо сонирхолтой байдаг. Нөгөө талдаа захиалагч нь хямд өнөр шахаад байдаг. Ийм одоо нэг тийм балансгүй гэх юм уу да. Одоо балансжуулах ёстой тийм нөхцөл байдалд бол гүйцэтгэгч ажилдаг. Тэгээд тухайн үед зөвлөх үйлчилгээний байгууллага бол маш цөөхөн байсан. Тэгээд тэр байгууллагаасаа гараад нөгөө ерөнхий гүйцэтгэгч орохоор зарим төслүүд бол тийм балансжуулагч буюу зөвлөх үйлчилгээний байгууллагыг авч ажилуулдаггүй байсан л да. Тэгэхээр энэ ямар нөхцөл байдлыг одоо төсөл дээр авчирж гинэ гэхээр ерөнхий гүйцэтгэгч ерөнхийдөө бүх эрсдлээ өөрнө
менежментийг хийх ёстой, тэ эрсдлээ харах ёстой, технологио сайн бариулах ёстой, чанартай хийх ёстой, хямдхан хийх ёстой гэдэг. Тэгээ ерөнхийдөө захиалагчтай шууд тулж харьцах, захиалагчид яг мэрэгжлийн талаас нь зөвлөх өөрийнх нь хүн байхгүй үед захиалагчд ингээ ойлгуулах тэ гэх мэтлийн ерөнхий гүйцэтгэгч бол ер нь нэлийн өндөр хариуцлагатай ажил дээр ингээд буцаж байгаа юм л та зөвлөх байхгүй учраас яг гэвэл зөвлөх баг гэдэг бол бас нөгөө талдаа юм давхар хяналт учраас ерөнхий гүйцэтгэгч рүү алдаа гаргавал тэр алдааг нь тухай бүрт нь бас илрүүлээ засуулаад явах боломжтой. Гэтэл нэг ийм одоо хяналтын давхарган төсөл дээр ингээд байхгүй байвал одоо ихэнх төсөл бол одоо ч тийм байгаа бах гэж бодож байна. Тэр төслийн одоо үндсэн одоо эрсдэл нэг талаараа нэмэгдэж байгаа, нөгөө талаараа төсөл бол илүү хурдан хэрэгжих боломж нь үүсэж байгаа. Тийм нөхцөл байдалд ерөнхий гүйцэтгэгч байгууллагууд очиод ажиллаж эхэлсэн байна. Танаа төсөл дээр ингээд одоо алдаанууд дахин гараад тэр алдаагаа засах гэхээр ингээд тэн дээр одоо байршуулад ажиллуулж инженер техникийн ажилтны оронтой хүрэлцэхгүй эсвэл одоо тэр оронтой байгаа боловч яг тэр чиглэлээр мэрэгсэн хүн одоо байхгүй байгаа ажилд авъя гэхээр тэр хүн нь бас дасаж ажиллах тэгээ одоо хугацаа ингээд хэрэгтэй байж идэг. Гэтэл тэр асуудлыг маш хурдан шийдмээр байдаг тийм асуудлууд одоо гарч байгаа бол манайх сүүлийн 4 жилийн хугацаанд ингэж тасралтгүй явуулж байгаа барилгын одоо барилга бүтээн байгуулалтын салбарт ажиллаж байгаа байгууллагуудад үзүүлж байгаа онлайн сургалт, ганцаарчилсан одоо зөвлөгөө, за тэгээд баг одоо байгууллагын сургалт зөвлөх үйлчилгээ, аутсорсинг үйлчилгээ зэргийг бол та бүхэнд санал болгож байна. Тэгээд та бүхэн манай Linkworks MN вебсайт болон дэвшилтэд аргачлалууд Facebook хуудас руу холбогдоод мэдээлэл аваад манай үйлчилгээг сонирхоор. Өмнөхөөс юугаараа яг өөр байсныг би дахиад нэг 4 за энэ дээр 6 7 үг байна. 7 үгээр багтаагаад хэлье гэвэл цаг хугацаатай уралдаж ажиллаа хийж дуусгах ёстой гэдэг тийм ажлын үндсэн философи байсан. За яагаад энийг би одоо чухалчилж ерөнхий гүйцэтгэгчийн одоо тэр ажиллах хугацаанд ерөнхий гүйцэтгэгчийн багт ажиллах хугацаанд олж авсан туршлагаа энэ үгээр төлөөлөж базаж хэлж гинэ гэхээр одоо ямар нэгэн алдаа тоглолтол ер нь одоо төсөлчийн өөрөө ингээд дахин давтагчгүй шин чанартай гэж одоо онлын үед ярьдаг. Тэгэхээр ялангуяа бүтээн байгуулалтын төсөл гэдэг бол нөгөө бүх байгууллагууд нь төслийн хооронд ингэж дамжиж явдаг. Тэгээд яг үйлдвэр шиг биш. Үйлдвэр дээр бол ингээд оронтойнтэй ойлгомжтой өдөрт хийж гарах одоо потенциал нь тэр үйлдвэрийн хүчин чадал нь ойлгомжтой учраас төлөвлөгөөнд оруулаад ингээд жоохон тий хяналт явахад бол хамаагүй тогтвортой орчинд бол үйлдвэрлэл явж байгаа шүү дээ. Гэтэл барилга үйлдвэрлэл гэдэг нь одоо барилга үйлдвэрлэл гэдэг нь барилгын одоо огцролтын төсөл, барилгын зураг төсөлтэй. Тэгэхээр энэ дээр бол одоо бүх юмыг одоо шин санаанаас нь эхлээл яг адилхан зураг үйж болно. Гэхдээ тэр зургийнх нь суурь нөр байх хэрэгтэй. Яг гэвэл одоо хөрс болгон харилцаа адилгүй те барилга суух. Дээрэс нь тэр төсөл дээр ажиллаж байгаа хүмүүсийн туршлага баг, дахиж бүрдэж байгаа баг, туслан гүйцэтгэгч нарын бас чадамж, захиалагчийн тэр одоо чадвар, тэ туршлага гэх мэтлэн ингээ өөр байдаг учраас ер нь барилгын төсөл дээр ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах гэж байгаа үед нилээдгүй тийм их хүчин чармаалтыг гаргах шаардлагатай байдаг. Тэр утгаараа бол ерөнхий гүйцэтгэгч гэдэг нь бол нэлээд одоо тийм өндөр хариуцлага хүлээж ажилтдаг хэрвээ зөвлөх байхгүй бол за тэгээд энэ үед нөгөө мэдээж дахин давтагчгүй шин чанараасаа болоод алдаа гарах нь бол ойлгомжтой гэж ерөнхийдөө хүлээлт үүсгэж юм байна лээ. Тэгээд тухайн үед би одоо эхний 6 сар шоконд орсон бол алдаа ингээд гарахаар зөвлөх компани бол тэр алдааг ингээд сайхан засуулаад одоо тий засуулахад нь фокуслдаг, алдааг засуулах тэгээд яг одоо ингээд баталгаатай болгоход нь фокуслдаг гэсэн бол ерөнхий гүйцэтгэгч компани өөрөө маш олон одоо тийм ажилбаруудыг зэрэгцүүлж хийдэг учраас алдаандаа дан фокуслдаг. Тэгэхээр мэдээж алдаа гарна. Гэхдээ тэр алдааг засах хэвээр одоо үнэн. Гэхдээ тэрийг засах гал одоо бүх ажлаа хойшоо тавьдгүй тийм соёл. Тэгэхээр алдаа гарна, алдааг засаж байх явцдаа одоо цаг хугацааг алдаж болохгүй тий. Хүмүүстэйгээ юу яах хэвээр одоо сул зогсоож болохгүй. Цалингийн зардал явна. Төлөвлөгөөгөө хугацааг нь хэтрүүлж болохгүй. Тэрэн дээр хугацааны алданг хүлээнэ гэдэг. Гэхдээ тухайн үед бол миний хувьд яг тийм төслийг
одоо бүх төслийн ингэж хараад бүх төслийн хугацааг бариулж чадчихсан гэж бол хэлж чадахгүй. Гэхдээ яавал хугацааны хоцролтгүй чанартай барилга барих бай, эрсдэлгүй одоо хабын аюул ослгүй барилга барих бай гэх мэтлэг тийм юмнууд дээр бол сайжруулалт хийх гэж одоо нэлээд оролдлого гаргаж ирсэн. Тэгээ яагаад вэ гэхээр өмнөх төслүүд дээр тийм асуудлууд зөндөө гарч ирсэн учраас. Тэгэхээр нэг өөр зүйл нь бол тийм байсан. Тэгээд энэ дээрээс бол яг тэр жинхэнэ барилгын төслийн нөгөө галтгоо гэж ярьдаг. Галтгоонд ажиллаад яг одоо тэр одоо бүх бужигсан юмтай хутгалтаад ингээд ойлгоод тий одоо ингээд явсан тэр 3 жил байсан. Тэгэхээр тухайн үед төслийн удирдлагын газар гэдэг юм тухайн байгууллага дээр байгуулад бид нар бол одоо бас тодорхой процесс болон бүтэц за тэгээд ажиллах тийм соёлын өөрчлөлтийг 2 жилийн хугацаанд бол удирдлагуудын дэмжлэгтэйгээр хийж чадаад тэгээд тэрэн дээр яасан бэ гэхээр тэрэн дээр инженер техникийн ажилтнууд дээр нэмэх нь өөр нөгөө бас төрлийн чиглэлийн одоо гэрээ төсвийн одоо мэрэгжилтэн тийм за тэгээд бусад тийм яг инженерингийн албатай одоо хашиж ажилладаг бичиг хэргийн ажилтан гэдэг нэг тийм одоо солонгорсон тэгтээ технологи төвтэй тийм тэгтээ технологийн хажуугаар менежмент хийх ёстой төслийн менежерүүдтэй тийм албыг одоо газрыг бүрдүүлээд тэгээд бид нар бол тухайн үед бол бас менежментийн тодорхой шинжилгэлүүдийг хийсэн 2 жилийн хугацаанд тэгээ 3 дахь жил дээр би ажиллаа солиод дараагийн одоо имлоо шилжсэн ба. Тэгэхээр 2 жил тэгж ажилласны дараагаар одоо өмнө нь бол одоо тий ерөнхий гүйцэтгэгчдэр ажилласан, захиалагчийн өмнөөс ажиллаж байхдаа бас зураг төсөл зохиогч одоо хийх шаардлагатай байсан манай зөвлөх тэр одоо хуучин ажиллажсэн байгууллага. Тэгэхээр тийм 3 одоо үндсэн оролцогч талуудад ийм багт аль алинд нь ажилласан учраас норм дүрм дээр ерөнхийдөө ажиллах тийм сонирхол гарч ирсэн. Тэгээд тэр боломж нь бас үүссэн. Тухайн үед болохоор тэр миний одоо ажиллаж байсан байгууллагын удирдлагууд маань өөрийнхөө компани асуудал мэдээж санаа зовж байгаа. Тэрнээс гадна энэ улс орны бас толгомцсон асуудлууд энэ дээр одоо тий яавал одоо салбарын хэмжээнд тодорхой асуудлуудыг шийдэж болохоор байна гэдэг дээр бас цаг гаргаж боддог, ярьдаг, үйлдэл хийдэг байсан. Тэгэхээр тэрэн дээр одоо тэрний нэг жишээ нь бол ингээд норм дүрм тэрнээс гадна заавал норм дүрм гэхгүйгээр байгууллагын дотоод тийм одоо гарын авлага ном менежментийн одоо тийм номыг бас 500 хуудас бүхий номыг нөгөө нэг өмнөх 2 жил одоо хийсэн процессын өөрчлөлт, сайжруулалт за үр дүн дээр үндэслээд ингээд эмгэгтэйд бид нар гаргаж ирсэн. Тэгэхээр нэг иймэрхүү байдлаар норм дүрм судлаа хөгжүүлэлт рүү орж ирсэн. Тэгээд норм дүрм судлаа хөгжүүлэлтийн нэг одоо онцлог нь болохоор барилгын салбарын норм дүрм гэдээ ярьж байгаа бол бид нар одоо ерөнхий алтан дундчийг л ярьж гин гэж ойлгож явах хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Ягаад гэвэл за миний туршлагаар өмнө нь ингээд нөгөө ажлын гаргаа жоохон тийм өндөр чанарын стандартыг барьж ажилладаг байгууллагаас эхэлсэн. Гэхдээ одоо бүх төсөл тийм байж чадахгүй бодит байдал дээр яг л зарим төсөл бол доогуур стандартаар хэрэгжихээс өөр аргагүй төсөв санхүүжилттэй тийм байгаа тийм шаардлага бүр аль биесны шаардлага нь тийм доогуур байх жишээ. Тэгэхээр тэр болгон дээр чинь тэ хөдөө тэр аслагдсан одоо хот зурнд баригдж байгаа 2 давхар орон сууц Улаанбаатар хотод баригдж байгаа адилхан бүтээцэл бүхий тийм барилгууд дээр ч хэрэгжих боломжтой. Аль альнд нь тохирсон тийм дундж хит нэг тал руу хэлбэхгүй нэг тийм алтан дундаж одоо зохицуулалтыг хийж байгааг бол норм дүрм гэж хэлдэг юм байна гэдгийг бол энэ дээр ажиллаж байхдаа маш сайн ойлгосон. Тэгэхээр энэ нь угаасаа судалгаа хөгжүүлэлт лөө бол хүнийг түлхэж оруулж байгаа. Ягаад гэвэл тэгж одоо тааруулахын тулд судалгаа хөгжүүлэлт хийхээс өөр аргагүй. За энэ төслүүд дээр гараад байгаа уялдаа холбоогүй байдал те ажлын одоо дахин давтагдж байгаа тэр алдаануудыг хэрхэн багасгах вэ? Тэрнээс үүдэлтэй хамгийн гол нь баг дээр ирж байгаа, менежерүүд дээр ирж байгаа, ажилтнууд дээр ирж байгаа тэр ажлын ачаалал, стрессийг одоо яаж байхгүй болох вэ? Ядаж яаж багасгах вэ гэдэг тийм асуудлууд одоо баг болгон тулгардаг. Ямар ч асуудалгүй төсөл гэж байдгүй. Тэгтээ цаана нь тэр асуудлыг шийдэх шийдлүүд нь хаа нэгтээ одоо стандарт аргачлал болоод хэрэгжигдсэн байж байгаа. Гэхдээ зарим стандартыг шууд аваад өөр дээрээ хэрэгжүүлэх гэхээр одоо цогцоор нэг л одоо тий хэрэгжүүлэх тийм цаг зав
хүн хүч, боловсон хүчин дутагдаад идэг. Харин нөгөө талд зарим оновчтой хэсгийг авч хэрэгжүүлэхээр яг аль хэсгийг авал зүгээр юм болоо, манад яг аль нь тохирох юм болоо гэж эргэлздэг. За тэгэхээр яг энэ тохиолдолд манай онлайн сургалт зөвлөг үйлчилгээ зэргийг Limwork цэгийн сайт болон дэвшилтэд аргачлалууд хуудсан дээрээс мэдээлэл аваад сонирхоод үзээрэй. За үүний дараа ингээд дөрөвт хэсэгт буюу төслийн менежментийн сургалт зөвлөх үйлчилгээ, процессын сайжруулалт болон одоо төслийн менежментээр төвлөрсөн юм сургалт зөвлөх үйлчилгээг хийж эхэлсэн. Тэгээд энэ дээр би одоо яг өөрийнхөө жижиг гэж ярина. Жижиг хэмжээний байгууллагыг доктортой ажиллуулах тал дээр бол сүүлийн 4 жил ингээд суралцж байгаа. Тэгэхээр төслийн менежментийн одоо түрүүний ярьсан арга барилыг яаж энэ жижиг дунд байгууллагуудад хэрэгжүүлэх юм бэ гэдэг тийм асуудлыг барьж авсан гэсэн. Яагаад ингэсэн бэ гэхээр нөгөө өмнөх туршлагаараа ингээд айгүй том олон улсын төслийн стандартыг яриад шахаад үнэхээр одоо намаг дээр ерөнхий гүйцэтгэгч ажиллаж байхад үнэхээр тэр том стандартыг хэрэгжүүлээ гэд хичээгээд сэтгэл байвч одоо санхүүгийн нөөц боломжгүй захиалагч нь хүсэхгүй анхны төсөв төртөг гэрээ одоо тэр өндөр стандартыг хангахад тохиромжтой биш байдлаар ингээ хийгдсэн үед энэ жижиг дунд байгууллагууд юу яах ёстой юм бэ гэдэг тийм асуудал гарч ирж байна. Тэгэхээр нөгөө талдаа том байгууллагууд бол өөрсдийн гэсэн бүтцтэй байгаа. Тэр ингээд хэрэгжүүлээд цаашаа одоо ажил хэрэг болгоод аваад явах судлах нэгжтэй төсөв мөнгөтэй олон улсын төслүүд рүү орцсон цаанаасаа тийм тэ менежментийн зардал гэж тусдаа ингээд гарчдаг тийм нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс бол тэрийгэ зохицуулаад явчих боломжтой. Гэхдээ жижиг дунд байгууллагууд тэгэхээр одоо яг яах ёстой юм бэ? Энэ чигээр ингээд байх ёстой мó хөгжих ёстой мó гэдэг тал дээр тэгвэл энэ жижиг дунд байгууллагууд ч ингээд нэг тийм бүтэц ажиллуулад байгаад байхаас илүү хэрэгтэй үедээ үйлчлэгийг нь одоо тэ авчдаг хамтрагч хэрэгтэй юм биш үү? Тэр хамтрагч нь тэгээд тэр байгууллагуудтай уян хатан ажиллаад төслийн менежмент, процессын сайжруулалт тал дээр нь ингээд сургалт зөвлөх үйлчилгээ тодорхой бас шийдлүүдээр ингээд хангаад өгчдөг байвал энэ салбар одоо тий бас жижиг дунд байгууллагууд нь давхар ингээд хөгжиж явах боломжтой юм байна гэдгийг одоо тийм одоо таамаглал гэх юм уу да. Одоо хувь хүний нэг тийм юу гаргаад итгэл үнэмшлэрээ бол одоо тэр зах зээлийн судалгаач гэдэг юм уу одоо байгууллагын бизнес төлөвлөгөө гэдэг тийм амар юм хийхгүйгээр ерөнхийдөө өмнөх ажилласан 7-8 жилийн туршлага дунджаараа шууд өөрийнхөө байгууллагыг үүсгэн байгуулад явсан. За тэгэл ерөөсөө байгууллага үүсгэн байгуулад 2 дахь өдөр нь миний хувьд анхны сургалтын захиалга авсан байгаа Microsoft Project програм дээр. За тэгээд ер нь энэ бол ингээд ер нь хүмүүс дутагдаад байгаа юм байна гэдгийг нь бол тухайн үед одоо сургалт орсны дараагаар мэдрээд за тэгээд ерөнхийдөө ихтгэлтэй болоод улам цаашаа үргэлжлүүлсэн. За тэгээд яг хуу өнөөдрийн байдлаар яг энэ өөрийнхөө байгууллагын хувьд миний хувьд мянган инженер техникийн ажилтнууд та ингэж хамтарч ажиллаж онлайн сургалт орж явсан байна. 60 гаруй байгууллагууд дээр яг одоо бичлэн очиж сургалт зөвлөх үйлчилгээг үзүүлсэн байна. Манай сургалт их хвчлэн тэдний одоо үйлчлүүлэгч нарын бодит жишээн дээр програм хангамжийг ашиглаад анализ хийгээд ингээд сайжруулах шийдлүүдийг ингээд сургалтын явцад гаргаад дуустдаг. Тэгэхээр ерөнхийдөө 60 гаруй байгууллага дээр тодорхой хэмжээнд асуудал руу ингээд ороод за шийдэл дээр нь хамтарч одоо тий энэ аргыг ашиглаж сайжруулж болох юм байна гэж одоо сууж үзсэн. За тэгээд тэр мэдрэмж дээр үндэслээд одоо одоогийн байдлаар юуг сурч авсан байна вэ гэхээр нэгдүгээрт инженер техникийн ажилтнуудын ур чадвар гэдэг бол энэ барилгын төсөл одоо бүтээн байгуулалтын төсөл дээр маш чухал нөлөөтэй байна. Мэдлэг тий одоо тэр чадамж гэдэг асуудлыг заавал ярих хэрэгтэй юм байна. Гэхдээ нөгөө өдрөний ярьдгаар тэр үндсэн нөхцөл, суур нөхцөл, гэрээ, үнийн дүн, гэрээний үнийн дүн одоо төлбөр тэр менежментийн зардалч гэдэг юм уу. Энэ зардлын асуудал, төлөвлөлтийн асуудлыг бас шийдэж бодиттой байж иж энэ одоо хэрэгжих суур нөхцөлд тавигдах юм байна гэдэг нүрэлтэнд хүрч байна. Тийм учраас миний хувьд бол яг одоогийн байдлаар Master of Construction Management гэдэг магистрийн хөтөлбөрөөр Австрали улсад сурахаар
бас топ 10 их сургуулийнх нь нэгт ирсэн байна. За тэгэхээр яагаад энэ хөтөлбөрийг сонгосон бэ гэдгийг нь бол сая ярьчлаа. Зардлын менежмент, тэгээ инженер техник ажилтны ур чадвар гэсэн хоёр үндсэн сэдвийг бол миний хувьд одоо голчилж дараагийн 2 жил бол судлах болно. Тэгээд тэр явцдаа бас хүмүүстэй харилцаад Монгол руугаа бас харилцаа холбоотой байна гэж одоо төлөвлөж байна. Тэгжиж бас яг бодиттой энд судлах юм чиг баримжаагаа байнга одоо апдейт хийж явна, шинжилжтэй цаг үетэй хөл нийцүүлж явна гэж харагдаж одоо төлөвлөж байгаа. За сурахгүй байж болох байсан юмгүй л ерөнхийдөө бас болно л доо. Тэгтээ одоо жишээлбэл би мэрэгсэн инженер гэдэг зэрэг дэвтэй. Тэгээд мэрэгсэн инженерүүд, зөвлөх инженерүүд гавьяад барилгачид манай Монгол улсаар одоо нэлээд их гэх юм уу та ерөн бол бас байгаа. Гэхдээ бидний асуудал шийдэгдэхгүй хот бүтээн одоо төлөв хот барилга хот байгуулалтын асуудлууд бол байсаар байгаа. Тэгэхээр мэрэгсэн инженерийн энэ одоо тогтолцоо ер нь яах ёстой бэ гэдгийг бас судлана гэсэн. Инженер техникийн ур чадвар дээр ингээд энэ нөхцөлд ярихаар нөгөөх нь болохоор PMP гэдэг зэргийг миний хувьд бол 2023 онд авч ирсэн. Project Management Professional гэдэг. Нэг 105 билүү 106 дахь хүн болсон байх Монголд байсан. За тэгэхээр PMP гэдэг бол ерөнхийдөө нөгөө төслийн менежментийн практик талаас нь Project Management Institute гэдэг тэр одоо дэлхийд дээр байгаа асар олон институтийн хамгийн бас нэр нөлөө бүхий тэр том институтын санал болгож байгаа аргачлал байна. Тэгээ энэ одоо аргачлалыг боловсруулдаг хүмүүс нь цаана нөгөө миний бодлороо л илүү судалгаан дээр суудаг академиктэй тэгээд илүү нөхцөл байдлаа мэдэрдэг тийм төвшний стандарт боловсруулдаг нөгөө хүмүүс уу шүү дээ, онтологч гэж одоо миний ойлгосноор бол онтологч юм шиг байна лээ. За тэгээ энэ онтологийг би одоо гүнзгий судлааг байгаа учраас тийм тусгай бас инженеринг онтолог гэдэг юм дэцэд байна лээ. Одоогийн байдлаар миний мэдж байгаа. За тэгэхээр яг тэр төвшөнд очиж ерөн асуудлыг судалмаар санагдсан. Тэ одоо аргачлалыг ерөн яаж боловсруулж гаргаж ирд юм бэ? Яаж одоо датан дээр анализ хийдیں۔ Яаж тэгээ тэрийг шийдэл болгоод санал болгодгийг судалгааны аргачлал, судалгааны үр дүнгийн яаж тайлгнадгийг, яаж одоо энэ дэлхийн оюуны дэд бүтцтэй холбогддог юм бэ гэдэг. Жишээлбэл одоо манай энэ сурж байгаа сургууль дээр барилга гэж тахаар 13 сая судалгааны болон хэвлэл одоо сэтгүүлүүд гарч ирж байгаа 13 сая материал манай датабазд байна гэсэн энэ сургуулийн. Тэгээ тэр болгон маань цаана одоо хүмүүсийн хүчнээ цаг зарцуулсан нийтлүүд байгаа гэсэн. Тэгэхээр тэр дэд бүтцтэй холбогдож өөрийн орныхоо асуудлыг холбож одоо сурахын тулд одоогийн байдлаар ингээд ирсэн байна. Тэгэхээр хөгжиж буй орнуудад барилгын төслийн зардлын тооцоолол төсөв төртгийн түүний наривчлалыг хэрхэн сайжруулж ийн орчин үеийн арга техник нь юу вэ? Манад тохирох нь юу юм бэ гэдгийг л харна гэсэн. Тэгээд нэг иймэрхүү байдлаар л явж ийн. Ерөнхийдөө дүгнээд ингээд ярихад миний хувьд за зөвлөх үйлчлэгний компани бол одоо тэ чанар баталгаатай байдал гэсэн байр суурьтай. Ерөнхийдөө төсөл дээр тэнцвэржүүлэгч, балансжуулагч тийм үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр олон зөвлөх үйлчлэгийг манай салбар нэвтрүүлвэл ерөнхий гүйцэтгэгч нар зовхгүй, захиалагч нар бас харамсахгүй. Би одоо илүү мөнгө төлчих үедээ одоо тэ ингээд гэрээ хийчихвэл болдгоо болоо. Тэгээд захиалагч нар төсвийн одоо ихэнх эрсдлээ зөвлөгтөө даатгагдаж байна гэсэн. Ерөнхий гүйцэтгэгч ч гэсэн ялгаагүй. Ихэнх бас алдаа тоглолтыг илрүүлэх тэр хэсгээ ерөнхий одоо зөвлөгтөө ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс зөвлөгтөө даатгаад ингээд явчихж байгаа. Дараа нь ерөнхий гүйцэтгэгч байгууллагын тухайд бол жинхэнэ барилгын салбарын галтайгаа гол хөдөлгөгч хүч одоо байна. Тэгэхээр энэ байгууллагууд ингээд хурдтай олон ажлыг зэрэг хийх ёстой байдаг учраас ерөнхий гүйцэтгэгч байгууллагын инженер техникийн ажилтнуудын ур чадвар маш чухал. Одоо тэгээд тэр хүмүүсээ ер нь байнга хөгжүүлж явах тал дээр анхаарахгүй бол бас болохгүй санагдсан. За тэгээд мэдээж одоо цаг хугацаанд ажлаа бүрэн иш тусах нь бол нэлээд чухал байдаг. За тэгээд барилгын норм дүрм стандартын хувьд болохоор
ерөөсөө л салбарын алтан дундаж төвшинг энэ норм дүрм стандарт дээр тусгаж өгөх шаардлагатай байдаг юм байна гэдгийг ойлгосон. За тэгээд өөрийнхөө байгууллагыг ажилуулж байхдаа гол сурсан юм юу гэхээр ер нь одоо энэ олон хүнтэй одоо уулзаж энэ одоо тий асуудлыг олон талаас нь харж хэдийгээр тэр хүмүүст хичээл сургалт зөвлөгөөлчлөгөө үзүүлж байгаа юм шиг мөртлөө өөрөө бас олон нөхцөл байдалд дадлага хийх боломжийг ингэж харсны үндсэн дээр энэ зардал гэдэг юм л одоо ханцуу шамлан орох одоо юм нөхцөл бүрдсэн гэж харж байгаа. Тэгээд иймэрхүү мэдээллүүдийг бол өнөөдөр ингээд хуваалцахыг хүслээ. Тэгээд цаашдаа дэвшилтэд аргачлалууд сувг дээрээ өөрийнхөө бас судалгааны ажлын явцууд зэргийг бол оруулж авах болно. Хувийн Instagram дээрээ энэ видеоны description хэсэгт би Instagram байршуулъя. Тэгэхээр тэрэн дээр бол өдөр тутамд ер нь бол ямар яг практик шийдлүүдийн хот төлөвлөлт дээр нь ажиглагдаж байгаа юм бэ? Технологи дээр барилгын технологи дээр ажиглагдаж байгаа юм бэ гэдгийг бол би ингээд оруулаад явъя гэж төлөвлөж байна. Тэгэхээр манай сувгуудыг одоо нэгдэж бид дараагийн контентыг цаг тухайд нь хүлээж аваарай гэж хүсэж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.